Дийш мөнгө хийчихвэл яах вэ те ашигтай байж чадах. Хамгийн том айдас алдагдал юунаас бий болоод байгаа юм бэ гэвэл мэдлэггүй байдлаас. Хөрөнгө оруулах тэмүүрийн арга зүйтэй болсон гэж нийт хийсэн инвестийн 50% болгочихсон. За өдрийн төргийн бизнес семинарын подкастын сонсогчдоо бас үзэгчтэй бизнес семинар редактор даваад орж байна. Манай подкаст ээлж дугаар эхэлж байна. За ингээд шууд зочноо танилцуулъя. OIFTB компани захирал эдийн засагч хөрөнгө оруулагч Пүрэв Ачир өдрийн сайн байна. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр хоёулаа ерөөхдөө бас хөрөнгө оруулалттай холбоотой бас нэлийн зүйлийг ярина. Голдуу одоо залуучууд зориулсан одоо тийм агуулгыг ярих гэж бодож байна. Тэгэхээр OIFTB гэдэг нэг ямар очиртай компани те ерөөхдөө өөрийн чинь бол бас одоо өрнгийн зах зээл арилжаан дээр ажилладаг гэдгийг бас одоо анх сугас мэдэн тийм ээ яг компанийн талаас нь явал энэ ямар очиртай компани. За манай OIFTB компани бол үүсгэн байгуулагдаад одоо 5 жилийн хугацаа болсон байна. За энэ хугацаанд бидэд одоо монголчуудынхаа санхүүгийн мэдлэгийг дэвшлүүлэх маш олон талын үйл ажиллагаануудыг хийсэн ивент. За мөн одоо үндсэн үйл ажиллагаа нь бол зөвлөх үйлчлэгээ явуулдгийн санхүүгийн чиглэлтэй. Тэгээд хэдэн мянган залуучуудыг бол одоо санхүүгийн мэдлэгийг дэвшлүүлэхэд бол нэлээд тусалсан. OIFTB компани үндсэн чиглэл бол одоо яг энэ санхүүгийн зах зээл зөв системтэй зөв мэдлэгийг олгох ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ийм компани байгаа. Тэгээд мэдээж санхүүгийн зах зээлийг судалдаг хүмүүсийн хувьд бол англи хэл их чухал байдаг. Тэгээд сүүлд бидэд бас англиний академи байгуулсан. За манай англиний академи одоо Монголд одоо үйл ажиллагаагаа явуулах гээд офс бүх юмаа тохижуулаад явж байна. Одоохондоо бол шууд зуулчлалын үйлчилгээ буюу одоо Филиппин улсын Сибу хотод аялангаа англи хэлээр дэвшлүүлэх гэдэг ийм одоо үйл ажиллагаатай явж байгаа тийм. Тэгээд үндсэн яг санхүүгийн чиглэлийн англи хэлийг заахаас гадна IELTS-д бэлдэхтэй энэ одоо чиглэлийг бүгдийг заагаад явж байгаа. Тэгээд миний хувьд гэвэл сүүлд одоо хийсэн бүтээлүүдийн хувьд гэвэл одоо өвтийн онлын би ч одоо санхүүгийн зах зээлд ажиллаад нэг 9 жилийн хугацаа болсон байна. За энэ хугацаанд нэг өвтийн онл гэдэг нэг юм тэгшим зах зээлд ажилладаг юм шинжилгээг бол зохион бүтээсэн. Эннийхээ одоо номыг бичээд доотлолтаас нь тэгээд 7 хоногийн шилдэг ном болсон. Нэмээд Amazon-д бас нийтлэгдсэн. Тэгээд маш олон уншигчид бас Amazon-оос судалдаж аваад уншиж байна. За мөн одоо манай бас компани үйл ажиллагаа маань жил болгон оюутан залуучуудад одоо санхүүгийн чиглэлийн оюутнуудтай тэтгэлэг олгодог. За энэ жилээс эхлүүлээд бид бүхэн одоо яг санхүүгийн чиглэл гэхгүй бүх насны одоо бүх чиглэлийн оюутнуудад тэтгэлэг олгох гээд бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна. За компани талаар нэлийн дэлгэрэнгүй подкаст ихэнд шууд хэлчихээ нэлээ яарсан бол та тийм ээ. За тэгэхээр ер нь яг зүгээр одоо манай орлогын төвшин бол баг зэрэг ингээд тоон дээр өсөж байгаа ч гэсэн яг ингээд зүгээр залуучуудад яс тийм орлогын боломж бол бас тийм сайн биш байгаа тийм. Гэтэл бас хоримтлыг юм хиймээр байдаг те. Ер нь яг ийм нөхцөлд одоо юу гэдгийг санхүү хэрэгчлээнд яаж өрөх вэ? За тэр ер нь яг зүгээр одоо нэг юм айдас байгаад байдаг шүү дээ те. Одоо дийш мөнгө хийчихвэл яах вэ те ашигтай байж чадахгүй ч гэдэг юм аа. Тэгэл нөгөө нэг юм ганц нөгөө хадгаламжийн дээр л төвлөрдөг ч гэдэг юм. Яг энэ тал дээр яг тэр айдас тэр алдагдлын айдас гэдэг дээрийг юу хэлэх вэ? Яг зөв. Одоо яг илүү аюулгүй одоо зүйл бол санхүүгийн бүтээгдэхүүн бол одоо банкны хадгаламж байна те. Гэхдээ яг Монгол улсын инфляцтай үед үзвэл төдийлөн сайн мөнгө өгөөчтэй байдаг те. За бонд авъя гэдэг ингэнгүүт яг хадгаламжаас жоох ихтэй. Гэхдээ бас төдийлөн бас одоо өсөж байгаа хэмжээний ашгийг авч чадахгүй байна. За тэгэнгүүт хүмүүс хувьцаа юм уу валютын зах зээл хийж эхэлж байгаа байхгүй. Нэг хэсэг бол coin гэдэг хэсэг шуугаад тэгээд скамдуулаад холигдуулаад тэгээд байхгүйсэн их мөнгө алдсан те. Уг нь бол алдагдлыг бидэд байнгын тооцож зөв менежментийг хийж чадвал санхүүгийн зах зээлд маш том боломж байдаг. Хамгийн том айдас нь юу юм бэ гэвэл алдагдал. Алдагдал юунаас бий болоод байгаа юм бэ гэвэл мэдлэггүй байдлаас болж байгаа байхгүй. За ингээд одоо жишээ нь сүүлийн хэдэн жишээнүүдийг ингээд ажиглаад одоо би чи одоо хүмүүст нөгөө нэг санхүүгийн чиглэлийн мэдээллүүдийг өгөөд явхад маш олон хүмүүс ашиг гэхээс илүү алдагдлуудыг хүлээсэн байгаа юм тийм. Тэгээд яаж хүлээсэн бэ гэсэн чи эхлээд нөхдөө заа нэг жоох ашиг хийчихээ те. За нэг 1000 ногоон цэнэглээ. За 1000-аа дансыг нэг өсгөөд за 1500 болгосон ба. Болж ийн гэдэг юм итгэл үнэмшил. Тэгэнгүүтээ дахиж мөнгө нэмээд те 5000-ыг нэмээд тэгээ бүгдийг алдсан те. Гэх мэтчлэн. За мөн одоо бас нэг хөдөөний залуу аав ээж нь 1000 болчихсон. Тэгсэн чи бүх малын аваач те
бэлэмг болгочод авч бүгдийг нь алдчихсан. Ийм. За нэг оюутан залуу гэхэд одоо бас мэдлэггүй болмаасаа очоод санхүүгийн зах зээлд ээжээсээ зээл аваад бүгдийг нь алдчихсан тийм. Тэгээ энэ нөхдүүдийн сонголт нэг нь валютын зах зээл, нэг нь хувьцааны зах зээлийг хийж байгаа юм. Яг энэ мэдлэггүй байдал ингээ яваад байвал бид хэдийн хэмжээний мөнгө хамаагүй бүгдийг нь алдах аюултай. Тэгээ тэгэнгүүт хамгийн чухал зүйл бол эхлээд санхүүгийн зах зээл зөв системтэй мэдлэгийг олж авах хэрэгтэй тийм. Тэгэхгүй болонгууд эхлээд алдагдaltaд хүлээгээд эхлэх үед хүний сэтгэл зүй яадаг юм бэ гэвэл за хасах 100 ногоо их, нэмэх 100 ногоо ихийн хасах 100 алдагдал одоо хүлээхэд илүү фокуслж өгдөг. Жишээ нэг ийм судалгаа байдаг те. За нэг юм 1000 бокс байсан чинь нэг хүн хулгайч нэг боксыг хулгай хийгээд явсан чинь нөгөө эзэн нөгөө нэг бокс өөгөө явсан чинь үлдсэн хулгайчд бүгдийг аваад явчихдаг те. Тэгээ ганцхан бокст үлдчихдэг те. Тэгээ тэгэнгүүт хүн илүү алдагдлаа ингээд хөөгөөд идэв юм байна л та те. Тэгэнгүүт яг энэ зүйл нь зах зээл ч гэсэн яг ижлэгэн ажиглагддаг. 1000 ногооны данс байлаагаа ботход 100-г нь алдангууд хасах 100-аа фокуслж байгаа те. Ач холбогдол өгж жагаад 900-аа бүгдийг өгүүлчихдэг тийм. Буюу нөгөө дайн тулаанд ялагдаж болно. Дайн дамд үлдэх чухал гэдэг зүйл ажиллахгүй байгаа байхгүй. Ач бүх дансаа шатаачдаг те. Тэгэнгүүт санхүүгийн зах зээлд яг энэ зүйлүүд ингээ явангууд эхлээд жоохон мөнгө алдаж эхэлнэ. Дахиад нэг жоохон алдна. Эхлээд санхүүд нэг тийм нөлөө үзүүлэхгүй асуудалгүй те. Ингэж явж байгаад нэг мэдсэн чинь нөгөөх нь асуудал болж эхэлнэ. Тэгээ асуудлаа шийдэх гээд дахиж нөгөө шууд хийж эхэлнэ. Тэгээд илүү том асуудал үүснэ. Тэгээд сэтгэл санааны хувьд маш хүндцүү. Одоо байдлыг бий болгодог. Ер нь тэр нөгөө хэрэгтэй мэдгийг олж авахд бол мэдээж одоо тийм богино хугацаанд бол биш тодорхой хугацаа орох гэдэг шүү дээ. Тэгэхээр юу гэдгийг за над шиг одоо юу гэдгийг яг өөрсгчийн мэрэгжлийн бус хүн бол одоо бас ингээд санхүүгийн зах зээл дээр хөрхөн явчихгээд явал ер нь тэр нэг дасан зохицох хугацаа ер нь бол миний зүгээр ард төсөөллөөр бол тийм их мөнгөөр ороод хэрэггүй зүгээр юм эхлээд суралцах үүднээс тодорхой нэг одоо мөнгөнд дүнгээр эргэлдүүлэх юм. Ер нь тэр тал дээр тэр нэг эхлэх дасан зохицох тэгээд тэр мэдлийг олж авах үйл явцын тал дээр дэлгэрүүлж ярил. Яг зөв тий. Монголчуудын одоо юу гэдгийг нөгөө одоо надаас одоо би ч бас ингээл мөнгөний тухай мэдлэг маш муу байсан тийм. Тэгэл цаг хугацааны явцад ингээ олж авч байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт монголчуудын бас нэг юм нийтлэг ойлголт байдаг. Их мөнгөтэй олж байгаа хувьцаа худалдаж авна гэдэг ч юм уу тий. Бага мөнгөтэй хүн хувьцаа худалдаж авбал нэг ашиг хийхгүй гэд. Гэтэл одоо валютын зах зээлч байна уу одоо санхүүгийн хувьцааны зах зээлч байна уу хамаагүй энэ зах зээлд тогтмол байнгын инвест хийх чухал байхгүй нэгсэндээ. За одоо чинь Апогийн хувьцааг тий за нэг 50,000 тогтмол худалдаад авъя. Энэ нь одоо нэгсэндээ нөгөө хүний хувьд өглөө болгон босоод шүдэ угаадаг энэ бол зөв дадал тий. Яг ийм зөв дадлыг суулгах нь тогтмол давтамжтай бага мөнгөнд худалдаж авах юм. Тэгэхгүй болонгууд гинт их мөнгөтэй болчдөг. Тэгээд худалдаад авангууд мэдлэг байхгүй. Тэгээ мэдлэггүй болмаасаа нөгөөхөө бүгдийг алдчихад байгаа байхгүй. Тэгэнгүүт тогтмол давтамжтай л одоо авах нь их зөв. Ер нь өөрийн чинь одоо хөрөнгө оруулалтын багц гэдэг юм ер нь голдуу яг юунаас бүрддэг вэ? Тэр нууц биш л тийм ээ. За минийх бол одоо алт байна. Мөн одоо ETF-үүд би худалдаж авдаг. Тэгээд биткойн руу бас инвест хийдэг тийм. Түрүү өөрөө ярьлаа ингээд яг ингээд хөрөнгө оруулах тийм өөрийн одоо онл хэм арга зүйтэй болсон гэж тийм. Энэ бас одоо өөрийн чинь нэг ноу хав байх гэдэг шүү дээ. Одоо нөө Рэдэлогийн бас нэг принципс гэдэг ном дээр бас нэг тэр хүн чинь нөгөө тим систем яаж өгч өгсөн гэдэг нэг түүх гардаг те тэр төстэй сонсогч юм да. Тэгэхээр тэр одоо арга зүйн талаас мэдээж яг бүгдийг нь ярьж өгөхгүй л хата те яг сонирхуулах зүйлтэй энэ яагаад юу гэдгийг юугаар онцлогийн те гэдэг тэр. За зах зээлд бол одоо маш олон шинжилгээнүүд байдаг ээлжид байв. За эсвэл овын онл гэх те. Яг миний олж авсан шинжилгээ бол энэ зах зээл бол тэгшим төдөлдөг юм байна. 0.1 гэдэг энэ хэмжээг дээшээ болон доошоо давтдаг юм байна. Гэхдээ энийг бидэд ингээд би ч нөгөө эдийн засгийн анги төгс эдийн засгч болонгууд одоо эдийн засгийн онол заадаг хамгийн чухал хэсгийн нэг нь цаг хугацаа байдаг байхгүй. Үгүй одоо цаг хугацааны мөчлөг те. Эдийн засаг ийм мөчлөгөд ингэсэн бол энэ мөчлөгөд өсөх боломжтой гэдэг судалгаа хийдэг. Тэгэнгүүт валютын зах зээлд яг энийг цаг хугацаатай уйж байгаа хүмүүс бол байхгүй гадсан байхгүй. Тэгээд миний хувьд болонгуудаа цаг хугацаатай уйсан. Энэ цаг хугацаатай уйсан нөхцөл нь юу юм бэ гэвэл тухайн 0-1 гэдэг хэмжээ агаас B цагт очно. Энэ магадгүй 30 минут 1 цаг те. Ингэж одоо уйсан нь хамгийн том даваа тал. За бас нэг зүйл асуумаар байна. Одоо ингээд цаасаар төгч байна. Монголчууд ч ирэхдээ хэрэглээний нийгмийг бүтээчээд байна л тэгээд дүүрэн зарлага тэгэл
хэрэглээгээ хүртэл зээлээр бий болгож байна гэх юм уу. Тэгэхээр зарлага удирдах тэр өөрийн чим одоо юу гэдгийг бас гол баримтлагдаг зарчим яг юу вэ тэр талаараа сонирхол ялангуяа залуучууд хэрэгтэй баг тийм ээ. Би одоо юу гэдгийг битээ өмнө бол тийм санхүүгийн одоо тайлан хөтөлдгөөс байхгүй. Огт хөтөлдөг. Тэгэл мөнгө олдог, буцаагаад босгочдөг тий. Биш яг бизнес хийхээс өмнө нэлээд алдагдлуулаагээл хүнд хэцүү явж исэн үе байдаг. Тэгэл нөгөө үеэ бодоод за би бол босно гэж явж исэн. Гинт мөнгөтэй болсон. Тэгээ гинт мөнгөтэй болсон чинь дахиад нөгөө мөнгө нь байхгүй болсон. Санхүүгийн одоо тооцоо их муутай байсан. Тэгээд энэ чинь цаг хугацааны явцад ойлгоод би чи энийг надад нөгөө хүн зааж өгөөгүй болонгууд би ингээ алдаад ирсэн юм ба шүү дээ. Одоо би бол байнгын хөдөлдөг хөхгүй. Байнгын хөдөл зарлага тий бүгдийн. Тэгэнгүүт одоо худалдаж авах гэж байгаа бүх юмнуудаа бичиж тэмдэглэнэ. Энэ зүйлээс давсан байвал одоо нөгөө олох мөнгөнд үнгээ нэмэн те байнгын ингэж одоо төлөвлөж явдаг. Тэгэхгүй болонгууд хүмүүс одоо юу гэдгийг битээ нэг юм төсөөлөлтөд тоотой байгаад идэг. За би одоо тэдэн саяд нэг юм амнаа тий. Тэгтэл нөгөөх нь сая 100 мянга гэдэгэнгүүт одоо сая давах байсан юм сая 100 мянга гэдэгэнгүүт илүү заах 100 мянган наадс нь авчих. Тэг ийм хандлагатай байгаад идэг. Тэгээ өмнөж би бол тиймээс хамаагүй ингээл авчдаг тий. Гэтэл хамгийн чухал зүйл бол одоо санхүүгийн бүх одоо худалдаж авч байгаа болон олж байгаа мөнгөнд үнгээ бичиж тэмдэглэх түүнээсээ хадгаламжийг үүсгэх энэ л одоо хамгийн чухал зүйл юм байна лээ. Ер нь орлогоос хөрөнгөлүүлэх тэр ямар нэгэн тийм харьцаа гэж юм уу? За би нэг баган төгрөг оллоогүй тэдийг хадгалах хэрэгтэй шүү дээ юм уу? Тий. Би бол одоо нийт олж байгаа мөнгөнийхөө би чинь нэлийн бас дайггүй сайн алддаг байхгүй тий. Нийт олж байгаа мөнгөнийхөө 70%-ийг хадгалдаг. Тий. Тэгээд үлдсэн 30% нь бол одоо бусад бүх зүйлд ингээд хангалттай болчдөг тий. Хөрөнгө оруулалтын талаар хоёулаа ярьслаа. Ер нь зүгээр одоо макро эдийн засгийн байдал ч бас тааруул бас тийм бизнесүүд бол ингээд нэлийн их зовлон бэрхшээл ярьж байна. Татвар матур нийгмийн даатгал гээд. За тэгээд нэг хэсэг бид нар ч одоо нэг гарааны бизнес стартап гэдэг нэг юм жаахан арамаадгүй юу гэжсэн. Тэр маань бас ингээд ер нь чимээг болчлоо тий. Стартап болоод бизнес болсон эхнээсээ тэгээ нөгөө нэг бизнесийн зовлон одоо мэдрээд гэх юм уу тий. Өө чирүүс юм айгу хэцүү байдаг юм аа. Тиймэрхүү нэг урамсгал мэдрэмжүүд байгаад тах шиг байна. Өөрийн хувьд яг юу бодож вэ? Одоо нэг энтерпренеуршип гэх юм уу тий. Энэ юу нэг Монголд хэрэг явцтай байх хэвэл ямар замаа байх хэвтэй юм гэдэг юм. За яг хөө миний зүгээс ингээд ажиглахад бол би ч одоо хэд хэдэн бизнесүүд ингээд хийсэн. Гэтэл яг Монголын нөхцөлд яг 0-оос нь эхлээд бизнесийг босгоход маш хэцүү байл. Нэг зах зээл нь жижигхэн тий. Нөгөө талдаа одоо шахалт ихтэй тий. Тэгэл их л төвхтэй санагдсан тийм. Гэтэ яг тэгэл одоо нөгөө хүнд хэцүү үеийг даваад туулвал тэ илүү хүчтэй болдог тийм. Тэгэл одоо манай бизнесч яваад иж юу явж байна тийм. Нөгөө талдаа одоо эдийн засгийн одоо онолд бол яг ийм зах зээлийн мөчлөг явагдаж байгаа юм онолтын цаг үед бол зөв менежментэд явж идвэл маш том боломж. Маш том боломжтой. Энд чинь одоо юу гэдгийг те маш олон бизнесүүд зогсож байна. Маш олон хүн бизнес хийхээ бойлж байна те. Гэтэл яг энэ цаг үед нь одоо шууд чадна гэдэг итгэл үнэмшилтэй гол нь маш сайн бодож төлөвлөж ажиллавал маш том боломжтой гэж би бодож байгаа. Ер нь зүгээр залуучуудын хувьд одоо яг нэг арга зам гайгүй мөнгөтэй гэвэл одоо цэвэр улс төрийн хүрээлэл рүү ороод тэн цүнх харин уу яана вэ те. Жаахан тэр талын мөнгөний урсгалыг дагаж явал бас нэг болох гээд шиг ба. Нөгөө талаар эсвэл яг уу гадагшаа сургууль төгссөн хүмүүс бол ингээд нэг юм төслийн одоо юугаар амьдэрдэг тийм нэг юу шүү дээ. Тэгээл нэг төслийн ихч болдог нэг төслийн агаавалдаг тийм ээ. Яг үнэ. Яг тэгтэл яг бидний амьдралд бас яг өөрсдөө шийдэх хэрэгтэй өөрсдийн мань аюул олон асуудал байгаад шүү дээ. Тэгээ тэрлвэг ингэж одоо юу гэдгийг ханцуу шамарж орох хүмүүс нь цөөхөл байгаад байна л да. Ялангуяа бизнесийнхэн бол тэгээд бас энэ төр хүчин мөхсдөл ах та. Ер нь зүгээр яг уу нийт залуучуудын ихтгэл үнэмшилтэй одоо Монголд хангалттай амьдрах гэсэн тэр тал дээр нэг өөрөө чинь бас ихтгэл үнэмшил хэрвээ. Яг би бол бас л яг л бусад залуучуудад ижлэн бодолтой байдаг гэсэн. Гадаад өвчвөл болно те гэдэг те. Тэгээд гадагшаа явах гэж бас их үзсэн. Тэ. Тэг яг Монголдо бүх зүйлийг 0-оос нь эхлээд бий болгоод одоо Монголдо одоо бүтээмжээ нийлүүлээд те. Ингээд одоо бизнесээ илүү том болгоод явах боломж байгаа яг бол байна. Тэгээ би чи яг тэгсэн бохгүй яг Монголдо бизнес хийгээл 0-оос нь эхлүүлээд босгоол те. Яг бизнесийн зах зээлд. Нөгөө талдаа одоо
миний таньдаг хүмүүс байна л да одоо гишүүний ингээл туслах хийгээл эсвэл одоо тэ яг таны хэлдэг шиг нөгөө одоо яг тийм ажил хийгээд явж байгаа хүмүүс бол бас дайггүй явж байна. Ингээ ажиглаад тахт тэ. Гэхдээ хамгийн чухал зүйл бол яг одоо оюуныхаа бүтээл байна уу? Эсвэл одоо биеийн одоо тэ нөөц боломж байна уу? Энэ бүгдийг яг улсынхаа төлөө ажиллаад ингээд энэ Монгол улсынхаа төлөө одоо зүтгэх нь илүү том зүйл юм болов гэдэг. Миний одоо үзэл бодол тийм болонгууд яг энэ талдаа чиглээд яваад байгаа. Ер нь өөрөө чи яг одоо зүгээр бас бизнес босгоо явж байгааг том алсын хараа зорилго юу байна? Амбиц. Тий. Би бол ингэж би ч өмнө их жижигхэн одоо юутэй байсан бохоггүй бодолтой гэх юм уу те. Тэгээ хүн цаг хугацааны явцад ингээд нөгөө би хинбэ гэдгийг олж аваад тэгээд ингээд бүтээгээд явд юм байна л та. Энийг би сүүлдээ ойлгож байгаа юм те. За тэгээд ингээд явсан ч миний одоо амбиц вишн бол маш том болсон. Маш том тийм дэлхий те. Дэлхийд бид одоо оюуныхаа бүтээлийг нийлүүлэх юм боломж байна гэдгийг бол ойлгосон. Тэгээ сүүлд бас Amazon-д намаа нийтлүүлдэг нь ч бас тийм те. Тэгээд би нөгөө нэг Английн академид очиод IELTS-д бэлдэж байхдаа одоо Филиппин, Япон, Солонгос оюутнууд бүгд ингээд хятад оюутнууд бүгд байна. Тэгээд ингээд хамт англитэй бэлдээд би хажууд нь ингээд хичээлээ хийнгээ ажлаа хийгээд явхад нөхдүүдээс шалгалт өгөхөд хамаагүй лөө авч байгаа юм. Тэгэнгүүт тэндээс би юуг олж авсан бэ гэвэл хүүе хүн хичээгээд те ингэж чадвал юу бид чинь энэ монгол хүмүүс чинь энэ нөхдүүдээс илүү юм биш гэдэг ийм нэг итгэл үнэмшлэг олж авсан байхгүй. Тэгээд сүүлийн үед бол дандаа одоо олон улсын зах зээлийг судалж जैन те яаж ажиллаж болох уу гэдэг юмнуудаа төлөвлөж जैन те. Тэгээд үндсэндээ олон улсын зах зээлд илүү танигдах олон улсад одоо оюуны бүтээлүүдэд нийлүүлэх те санхүүгийн зах зээлд маш олон одоо зүйлүүд байдаг. Одоо сүүлд бол хиймэл оюухаа хөгжиж जैन. За хиймэл оюуханд чиглэсэн одоо валютын зах зээлийн үйл ажиллагаануудыг явуулах гээд бид бас бэлдээд явж जैन те. Ер нь зүгээр хөрөнгө оруулагчид бас хамгийн том зорилго юу вэ? Алсын. Та би бол одоо сан байгуулалт гэж боддог юм шүү дээ. Эдийн засгийн анги суугаад явж байхдаа ч одоо сангийн тухай маш олон одоо хичээлүүдийг багшаасаа бие даагаад ингээд сонсдог байсан. Яаж сан байгуулах уу, яаж явах уу. Тэгээд Монголд бас яг энэ хөгжихгүй байгаа том шалтгаан бас энэ маш олон сангууд байхгүй цөөхөн сангууд байгаа тань л те. Нэг хамтын сангууд те одоо хамгийн том нь мандал байж те. Гэтэл яг мандал бол хөрөнгө оруулалтын сан байгуулалт гэсэн үг шүү дээ. Яг дэлхийн том сангуудын хажууд бол маш жижиг. Те маш жижиг. Миний хувьд бол илүү том тийм санг байгуулах тийм л одоо вишнтэй явдаг да. Ер нь зүгээр яг түрүү ярьлаа ингээд гадны оюутнуудын харахад ерөөхдөө бид нар чинь нэг хоосон гүн биш гэдэг мэдрэмж авсан байна. Ер нь зүгээр Монгол залуучуудын за яг бид нар бас тийм их мөнгөтэй биш байж болно те. Тэгвэл бидний өрсөлдөх чадварыг юун дээр байх хэрэгтэй юм бэ? Бид нар юугаараа илүү ялгарч чадах юм те олон улсад. Тэрэн дээр ер нь ямар нэг зүйл бодогддог. Миний хувьд бол одоо сүүлийн жилүүдэд бол энэ оюуны чиглэл одоо манай найз гэлтэхэд олон улсаас бас хэд хэдэн медаль авсан байна. Ой тогтоолтын тийм. Тэгэнгүүт яг оюуны чиглэлийн одоо үйл ажиллагаануудтай илүү сайн танигдж эхэлж байна тийм. Тэгэнгүүт яг энэ чиглэлээ эхний хэдэн жилийн хугацаанд одоо дэлхийд бол илүү сайн таниуллаад цаашлаад бид одоо хятадаас бүтээгдэхүүн авдаг биш тийм. Энэ олон улсад бүтээгдэхүүн нийлүүлдэг одоо ботал юу байдгийг тийм. Одоо цамц, оймс бүгдийг ингээд нийлүүлж чаддаг. Тийм л одоо юу болох юмсан л гэж би боддгийн. Улстай. Хөдөлтөж авдаг ш. Тэгээ одоо сая би бас нэг зүйл хийж байгаа нэг манай нэг ах уу гэдгийг гутлын бизнес хийдэг. Тэгээд энэ ахтаа бас инвест хийсэн. Магадгүй одоо удахгүй нэг хэдэн жилд Монголдоо дотооддоо гутал хийгээд олон улсад магадгүй худалд алах ийм боломж нэгдэж байгаа. Ер нь зүгээр ийм дотоодын одоо бизнес эрхэлж байгаа жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст инвест хийх бодол ер нь хэрэг байдаг. Ихэд хэдэн удаа тэгж инвест хийсэн. Би бол хэд хийсэн. Гэхдээ нэг ийм зүйл ажиглагдсан одоо нийт хийсэн инвестийн 50% нь болгохтулсан. Болгохтулсан тий. Одоо цагдаа шүүхийн асуудалтай явж яадаг тий. Тэгэнгүүт нэг талдаа одоо сайн ч хүмүүс байна, муу ч хүмүүс байгаа. Тий. Одоо ийм ам панал байж байгаад өөстө алаад өгнө, хядаад өгнө гэж байгаа л тий. Би ч тухайн үед чинь жоохон жуулсан тий. Тэгэнгүүт юу ягаал мөнгө аваад тэгэл авахгүй болчихдог.
Юу ч хийсэн байхгүй. Тийм асуудлууд байна нөгөө. Бизнес хийж байгаа хүмүүсийн хамгийн чухал зүйл нь итгэлцэл шүү дээ. Итгэлцэл байж одоо бизнес явдаг. Гэтэл итгээд өгөнгүүт очиж байхгүй, юу ч хийхгүй тий. Одоо үнийг хэлэхэд маш яваад онцсон явж байгаа байхгүй. Тийм байж болохгүй шүү дээ. Ер нь манайд гэхдээ энэ хөрөнгө оруулалтын харилцаа гэдэг зүйл нэг л явахгүй гадаг. Ялангуяа ёс зүй төр итгэлцлийн тал дээр. За тэгээд нэг мөнгөтэй ах дуудаж авцраа нөгөө нэг санааг нь сонсч яснаа дараа нь яг тэрийн дуурайлгаад явах чинь. Яг тийм тохиолдолд хэр байсан бэ ер нь? Байсан тийм. Би чи одоо яг л нөгөө нэг эд бизнес одоо ч бас яг л тийм л байна л да тийм. Тэгэл өмнө чинь бизнесийн халаат өгнө тий. Гой санаанууд бодоол нөгөө эдийг бизнес төлөвлөгөөг нь бүгдийг бичээл тий. Тэгэл ингээл яваал хүмүүст очиод танилцуулангуут нөхдөд санаа аваад наач тийм юм байна гэснээр хийждэг. Тийм зүйл байна. Нөгөө талдаа одоо би мөнгөө зохицуулаад хийгээд мөнгөтэй болчоо. За хоёулаа дүүл нийлээд хийгээд гингүүд миний мөнгийг аваа байхгүй болчихсон юм кейс байна тий. Тэгэл одоо цагдаа шүүхийн юутай цагдаач тэгээ шийдэж өгөхгүй маш хэцүү юм. Тэр бол хэцүү шүү дээ. Өстой хэцүү юм билээ. Би ч одоо цагдаа тандаал газ шийдэгдэл болчих юм бодсон ч байхгүй. За одоо хувь хүнтэй холбоотой ганц нэг асуулт асуугаад за мэдээж одоо хөрөнгө оруулалт хоригдлын бол тодорхой юм одоо дадал зуршил өөртөө чинь байгаа те. Ер нь зүгээр яг амьдралд чи өөр чи одоо бас хэрэг болдог өөр ямар зуршлууд байна. Ер нь амьдралын хэв маяг талаас сонирхолвол те. Дадал бол маш чухал. Гэхдээ одоо ингээд дадлыг хүн байнгын ингээд хийгээд эхлэнгүүт нэг эхлээд нэм хэцүү зүйл байснаа цаг хугацааны явцад нэг хэцүү биш болчт юм бэл. Зөв дадлуудаа ингээд суулгах зүйтэй. Яг юу илээ гэдэг тэгэнгүүт байнгын байж байгаа зүйл те. Тэгэнгүүт одоо чинь зөв дадал гэхэд би бол байнгын тогтмол давтамжтай хувьцаа хөдөлж авч байна. Энийн өмнө надад ингээд төвхтэй санагддаг байсан бол одоо нэг хэцүү зүйл биш болсон. Хийгээл. Тэгээд өмнө байсан одоо муу дадлуудаа бүгдийг л одоо зассан. Ихэнхийн зассан бүгдийн ч одоо бас ханч нэг засах юм зөндөө байгаа. Одоо жишээ нь дадал гээл тэгэнгүүт нөгөө subconscious mind одоо бидэд ингээл өмнө чинь би их төсөөлөлтөд явдаг хөвгт байлаа шүү дээ. Тий. Төсөөлийн гажуудалтай тий. Бодит байдалтай байдгүй төсөөлөлтөө. Би иймгээ яваад байдаг тий. Тэгээд тэгж жагаад нэг том унсан. Тэгээд хөндлөлтүүлээд нэмж хойноос мөнгө алдаад ингээд тэгээд энэ уналтаас хойшоо бол нэлээд одоо олон зүйлийг ойлгоод буцаад боссон. Босоход хамгийн чухал нөлөөсөн зүйл бол зөв дадлууд гэсэн. Зөв дадлууд. Одоо дадал гэх тэгэнгүүт хүмүүс бодож иш магадгүй. Манай найзууд байдаг, тамхи татдаг, тий. Тамхи маань болно, найз нь одоо удахгүй тамхи болно гэж яваад идэг. Хагас жил явахад болж иддэг. Энэ нь яагаад болохгүй байгаа юм бэ гэвэл нөхдүүд дадал суудсан, тий. Энэ дадлаа хайждахгүй байгаа байхгүй. Тийм тэгэнгүүт ингээд ийм дадлуудыг бол бидэд одоо яа тийм тамхи татах гад байвал 50% нь ажилтаа тий. Ингээд солиод. Тэгээ би бол яг ингэж одоо энэ муу дадлуудыг бүгдийг сольж авсан. Тэгээд байнгын тогтмол давтамжтай хувьцаа хөдөлж авч гин. За өглөө босоод нэг бэлтгэл хийчихэж гин тий. Би ч өмнө бэлтгэл хийхгүй тэгэл босоод унтчихагаал босоод тэгэл нэг юу хийгээд байгаа мэддэхгүй байсан тий. Тэгээд маш олон дадлуудыг суулгаж чадсан тий. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр мэдээж одоо санхүүгийн талын мэдээллүүдийг бол байнга харж яж тандж яйдаг бахтай. Ер нь яг зүгээр ямар чиглэлийн мэдээллүүдийг ямар суугаар илүү авч जैन тий. Одоо бол сошиал байнга байгаад байвал тэгэл живэл тусах гэдэг шүү дээ. Би чинь одоо мэдээллүүдийг авахтаа байнгын л одоо мэдээж сошиал нэлээ хөгжсөн. Тэгэнгүүт санхүүгийн зах зээлийн бас юм тусдаа одоо юунууд байдаг сайтууд. Тэндээс байнгын одоо зах зээлийн мэдээллүүдийг авдаг. Тэгээд мэдээж санхүүгийн зах зээлд ч одоо би ч нэг алтыг худалдаж авдаг хүн заавал зах зээлийн мэдээг сонсох хэрэгтэй болно те. Дэлхийн эдийн засаг өсчээвэл алт унана. Дэлхийн эдийн засаг унжээвэл алт өснө те. Тэгэнгүүт одоо дэлхийн эдийн засаг томоохон нөлөө үзүүлэх зүйлүүд юу байна? За дайн болж гин үү, тахал болж гин үү те. Гэх мэтлээ ийм зүйлүүдийг уншин. За мөн одоо худалдааны дайн юу болж гин гэл энэ болгоныг байнгын уншиж нөгөө нэг ингээд судалж ажигладаг болонгууд байнгын мэдээлэлтэй илүү л төхөн байдаг тийм. Тэгээд ялангуяа валютын зах зээл чинь одоо маш богино хугацаанд тийм хэдэн секундэд хэдэн минутанд ингээд хэмжигдэж хөдөлдөг болонгууд аль болох хамгийн ихэнх мэдээллийг авахыг хичээдэг тийм. Ер нь өөрийг чинь жилийн орлого ойролцоогоор хэд вэ? За би сүүлд бол яг 30 хоногт бол би нэг 70-80 мянгаыг тогтмол хийдэг болсон байл.
доллараар. Тий. Байнгын. Одоо сүүлийн 7 хоног гэлтгээд сая энэ 7 хоног гэлтгээд чинь би чи одоо үндсэндээ нэгтгэхэд 58 саяг одоо ичгсэн явж байна те. Өгөөч өсөө те. Тэгээд энэ 7 хоног одоо дөнгөж нэгтгэхт ингээ ийдсэн. Одоо энэ 7 хоног яаж тусахыг би бол сайн мэдгүй. Зөвхөн өсөлт тусах баг. Тэгэхээр танай компани ерөөхдөө зөвлөх үйлчлэгээ талдаа явж байна. Одоо яг зүгээр залуучуудаа хандсан бас нөгөө нэг хийж байгаа зүйлүүдийн хоёулаад подкаст ханд өсгөл тавьчихсан бас мэдээлэл өгчүүл те. Югаар нь яаж тусаж чадах юм те. Одоо бидэд бол монголчууд бол санхүүгийн мэдлэг маш муу байгаад байгаа. Маш муу шүү. Одоо сүлдгээ тэгэхэд энэ coinтэй холбоотой маш олон хүмүүстэй. Энэ хөрөнгө оруулалтын тийм зам төлөв аюултай юм шиг тий. Юугаач цамаагүй зараад авчиж хийчих гэдэг. Тий, богино хугацаанд гялс мөнгө олъё гэдэг тийм сэтгэл зүйтэй байж болох. Тэгээ бид эдийн хамгийн чухал өгж байгаа мессеж бол зөв системийг суулгаад түүнийг нь дадал болгох гэдэг байхгүй. Маш удаа. Би ч одоо ингээд валютын зах зээлд санхүүгийн зах зээлийг судлаад 9 жил явж байгаа байхгүй. Эдийн засгийн ангийн төгсөөд тий. Онлуудыг үзээд гадаадад очиж одоо энэ зах зээлтэй холбоотой хичээл юмнуудад нь суугаад ингээд явсан. Тэгээд энэ олон жил ингэж явж байгаад одоо нэг юм хэмжээний өгөөж авч байгаа. Дунд нь одоо чинь алдна. Одоо би чинь нэгтгэхэд ингээд мөнгө хийсэн ч гэсэн дунд нь ганц нэг алдна. Гэхдээ эцсийн дүндээ нэмэгтэй байдаг байхгүй. Яг энэ системийг суулгаж өгөх гэдэг. Тэнгүүд манай компани үндсэн явуулж байгаа үйл ажиллагаанууд бол яг юм санхүүгийн мэдлэгтэй, англи хэлтэй, тий? Англи хэл бол чухал, тий? Тэгээд юм боловсон хүчингүүдийг бэлднэ гэдэг ийм л одоо үндсэн вишнтэй тэгээд явж байна да. За нэг зүйл зүгээр сонирхож ойлоо асуумаар байна. За яг одоо энэ подкастаар бас нэг гол мессежийг одоо маань сонсогчд хүргэе гэвэл яг захиж хэлэх зүйл юу вэ? За одоо хүмүүсийн хувьд гэхэд утас буюу Apple-ийн утсыг их олон хүмүүс худалдаж авдаг тийм. Гэтэл Apple-ийн яг энэ бүтээх утас нь жил болгон үнцний 30% алдчихдаг. Тийм судалгаа. Гэтэл Apple-ийн хувьцаа жил болгон яадаг юм бэ гэвэл ингээд өсч идэг байхгүй. Дээшээ өсөлт. Би ч одоо яг энэ шинэ iPhone танилцуулагдахад энд явж явах дээшээ өснө гэдгсэн худалдаад авах хүмүүсээ гэдгсэн их зөвхөн авсан л. Худалдаж авсан хүмүүс буцаагаад энэ Apple-ийн хувьцааны одоо хувьцааны ашигасаа энэ утасныхаа алдагдлыг хүлээгээд нэмээд цаана шиг тавьж байгаа. Тэгэнгүүт бидэд одоо тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа ч гэсэн авч байвал хувьцааг нь худалдаж аваа гэдэг зүйлийг хэлгэсэн. За баярлалаа. Тэгэхээр ирээдүйн одоо томоохон хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд бэлтгэх нэ шүү дээ. За баярлалаа. За ингээд бизнесийн подкастаа энэ хүрээд өндөрлөе гэж бодож байна. Тэгээд нэг удаан яриаггүй ч гэсэн бас айгүй хэрэгтэй мэдээллийг ярьлаа гэж бодож байна. За ингээд манай зочноор OYFTB компани захирал эдийн засгч хөрөнгө оруулагч залуу хөрөнгө оруулагчтэй пүрэв ачаар оролцлоо. Ингээд өөрийн чинь бас ажилд амжилт хүсье. За таны ажилд бас ажилласан. За